хэдүүлээ одоо орлого зарлага яаж хийх вэ гэдэг талаар зааварчилгаа авцгаая. Захиалга гэдэг энэ цогцом зэс маань болохоор дандаа төлөв дээр явж байгаа гэсэн үг. За хэрвээ одоо нэг захиалга худалдаа авалт авахд тэрийг маань нэрвас гадна өөрхөн нэг хяндаг бол чанар шалгаад нэрөө өглөө авсан гэж төөрүүлнэ. За зарлага байлаа гэхэд зөвшөөрсний дараа баталсан тооны дагуу зарлагаа хийнэ гэх мэтлэн олон одоо ажлын дараалалаар бол ерөнхийдөө орлого зарлага хийх процессыг захиалгаар хийнэ. За параметр дээр байгаа орлого зарлага маань шууд орлого зарлага, шууд хөдөлгөөн хийх боломжтой ийм зэс байгаа. За тэгэхээр хэдүүлээ одоо шууд хөдөлгөөн орлого зарлага хэрхэн хийх вэ гэдэг зааварчилгааг авцгаая. За энэнийхээ өмнө юу гэж хэдүүлээ тухайн агуулгад маань одоо ямар бараа хэд зэрэг байгаа вэ гэдгийг харнаа. За тэгэнгүүт надад нийтдээ 6 бараа ийм үлдэгдлүүдтэй байж гэн тэ. За жишээлбэл би энэ 1001 гэдэг 13 ширхэг үлдэгдэлтэй байгаа бараан дээр 2 ширхгээр орлого авч үзье. За худалдаа авалтын орлого юм уу, буцаалтын орлого юм уу гэдэг төрлүүдээ ихний хэлцэнд сонгох ёстой. За худалдаа авалт гэдэг төлөвөө сонгоод 1000 гэдэг агуулгаа сонгоо. За төв агуулгаар хэвлэж шүүсч дээ. За харилцагч байвал харилцагчаа сонгоо. За нийлүүлэгч гэж жагаад. За энэ харилцагч дээргээд за түрүүний бараагаа кодоор нь хайгаад за 13 ширхэг байсан бараан дээрээ би 2 ширхгээр үлдэгдэл авлаа. Магадгүй 1500 төгрөг байсан гээ. За дуусах хугацаа бол хугацаа оруулж болно. За ингээ хадгалчихна. За энэ хугацааг оруулчихъя. За ингээ хадгалангууд биднэрт энэ харилцагчаас авсан гээд баримт маань өсч чинь тэ баримтаа дараад оронгууд за урьдчилж харах гэж дараад за ийм бараанаас 2 ширхгийг ийм үнээр авсан байна гэж мэдээлэл гарч ирж байна. За одоо хэдүүлээ үлдэгдэл рүү ороод сая үлдэгдэл нь мэдэж чадсан байна уугүй юу гэж шалгана тий. Мэдээж төв агуулгаараа шүүн 13 байсан 20-ыг нэмээд 15 болчлоо. За ингээд бараан дээрээ дараад харах юм бол барааны мөшгөлтийн тайлан байгаа. За тухайн бараа анх 10 ширхэг байсан үлдэгдэл 10 байжгаад худалдаа авалтаа дахиад 5-ыг нэмж аваад 2-ыг бол хөдөлгөөний зарлагаар ингээд гаргацсан байна. Та 2-ыг нэг агуулга руугаа хөдөлгөөн хийсэн байна. Сая тэгээ 2-ыг нэмээд нийтдээ 15 ширхэг боллоо гэд барааныхаа үлдэгдэл дээр дараад мөшгөлт хийж болно. За харин барааны нэр дээр гарах юм бол тухайн бараа маань тухайн одоо компани буюу нийт агуулгаараа үлдэгдэл харагдана гэсэн үг. За энэ агуулга төр нийтдээ ийм үлдэгдлүүд байна. За тэрнээс гадна бэлэн бүтээгдэхүүний агуулга төр гингүү тухайн үлдэгдэл маань 2 4 9 гэд нийтдээ салцсан байна шүү дээ. Ингээд салахтаа юугаараа салсан бэ гэхээр дуус хугацаараа салж үлдэгдэл нь харагдсан байна. Гэх мэтлэнгээр та барааныхаа үлдэгдлийг одоо дуус хугацаагаар нь харах боломжтой байх нэ. За ингээд бид нарын шууд орлого авах процесс маань дуслаа.